Орой мэнд үзэгчдээ ТV клуб нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг хэлж байна. Тэгэхээр Монгол улсад эдийн засгийн чуулга уулзалтыг бас Монгол улсын эдийн засгийн чуулга уулзалт гэсэн 2011 гэдэг арга хэмжээг тун утгахгүй бас энэ 3 сарын ихээр зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор бас энэ хүн нэвтрүүлгийн өнөөдөр чиглэл хийхээр шийдсэн юм аа. Тэгэхээр яг ялангуяа уул уурхайн салбарт ер нь цаашдаа бас ямар бодлогыг барьж ажиллах зүйтэй юм бэ? Ер нь бас төр засгийн зүгээс бас ямар бодлого барих нь илүү оновчтой байх вэ гэдэг хүрээнд бас энэ сэдвээр ярилцаж бас нэвтрүүлгээ өрнүүлэх гэсэн юм аа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч манай студид Үндэсний соёлын хөтөлбөрийн тэргүүн Лавгжуу мөн бас миний Монголын газар шороо хөтөлбөрийн тэргүүн Монгол улсын төлөө зүтгэе төрийн бус байгууллагын тэргүүн Боолор хүрэлцсэн байна. Тун утгах бас улсын хурлын гишүүн Батэрн Эрдэнэ хүрэлцэн ирэх байгаа. Тэгээд бас Эрдэнэ соёлын эрчим хүчний дэд сайд ариун саныг өрсөн боловч бас тодорхой шалтгааны улмаас бас ирэхээс татгалзсан байна. Тэгэхээр юуны түрүүнд бас та хоёртаас ерөнхийдөө бас өнөөдөр бол бас уул уурхайн бодлого бол маш их алдаатай явж байна гэж шүүмжлэх хүмүүсийн төлөөлөл бол та хоёр байгаа тийм ээ. Тэгэхээр цаашдаа бас энэ уул уурхайн бодлогыг ер нь илүү үр дүнтэй болгохын тулд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах зүйтэй юм болоо. Бас Лавгж танаас бид нар бол нэг тийм шүүмжлээд байх юм чухал шүү дээ. Хамгийн гол нь бодлого буруу байгааг бол асуудалтай тэрийг бол тодорхой шийдүүлсэн шүү дээ. Жишээ нь бол хууль хүртэл гаргуулж илээ, шинжилүүлж илээ, янз бүрийн гэрээ хэлцлийнүүд бол тодорхой хэмжээгээр оролцох, дуу хоолой хүрэх асуудлууд тавьчихсан. Хамгийн гол нь бол бид нэр өнөөдөр ганц л асуудал дээр очиж байгаа. Хэрвээ газрын эвлийн баялаг, уул уурхай газрын эвлийн баялаг гэдэг нь яриа л да. Газрын эвлийн баялаг хэрвээ төрийн өмч юм бол энийг зохицуултыг тодорхой болгооч. Иргэд үнэхээр тэр ард түмний мэдээлэлд төрийн хамгаалтанд төрийн өмчтөд тэгвэл иргэд үүнд оролцох болцоог нээж өгөөч. Энэ бол тодорхой эрх мэдэлтнүүдийн зөвхөн мөнгө угаадаг асуудал биш. Энэ иргэн болгоо эндээс бол хувь хүртэх болцоог байдаг юм а гэдэг л асуудлыг бол анханасаа тавьчихсан. Одоо энэ дэр бол бас зохицуулга л да. Хамгийн гол нь бид нэр бол энэ юм дээр эдийн засгийн форум дээр асуудал тавьж байгаа асуудал бол бид нэр хэрвээ гарц цай гэж байвал нэг нэмэрт нь бид нэр үндсэн хуулийн дагуу энэ өмчийн маргааны асуудлаа бас зэгцлээд авчих хэрэгтэй байна. Бид нэр өнөөдөр ялангуяа нийтийн өмч, энэ төрийн өмч чинь бол нийтийн өмчийн хамааралд орж байгаа шүү дээ. Нийтийн өмч маань эзэмгүй, ялангуяа нийтийн өмчтэй хариуцлага тооцдгүй, түүний зохицуулт байхгүйгаас болоод энэ төрийн өмч гэдэг нэг өөр нэг хэлбэрлүү орчдөг. Тэндээс эрх мэдэлтнүүдийн өмч болчдөг. Ялангуяа бол эрх мэдэлд орох улсууд. Эсвэл бүр нийтийн өмч маань эзэмгүй болчдөг. Эзэмгүй болох дээр бол тэнд бас л нөгөө нэг хууль бус ажилтнууд процесс гарч иж байгаа юм л та. Энэ юм бол бид нэр хэрвээ үндсэн хуулиас зэгцтэй болгочих юм бол мэдээж энэ бол уул уурхайг дамжуулах хөгжих процесс нь бол тодорхойлцсон шүү дээ. Тий. Харин эцэст бол энэ буцаа Монголын иргэдэд л сайн нөлөөлөх хэрэгтэй байна. Таны хувьд бас ямар байр суурьтай вэ? Ялангуяа тун утгагүй бас энэ хаврын чуулганаар бас ашигт малтмын хуулийн шинжилсэн хариулгыг ярина гэсэн зүйл яригдж байна. Тэгэхээр бас энэний өмнө ч гэсэн бас энэ эдийн засгийн чуулга уулзалт болох нь энэ дээр юу юуг анхааруул зүйтэй юм бол. Тэгээд уучлаарай. Ойлгож энэ бас агарын бохирдол асуудлаас болоод ерөнхийдөө бол бас хүн болгон таниалсан хүрээд ах шүү. Тэгээ юу л та. За би эхлээд бас нэг сая нэг танилцуулган дээр нэг залруулга хийгээд манай төрийн өмс байгууллага миний юу Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе гэсэн бас төрийн өмс байгууллага тийм энэ дээр залруулга хийгээд тэгээ юу л та өөрөө чинь асуусан нэвтрүүлгийн маань одоо өмнө чанар маань энэ бас нэг эдийн засгийн форум явах гэж байгаа тийм ээ. Энэ дээр бас шүүмжилдэг бол бас дэмжих талаас нь бас тийм ээ. Мэдээж одоодны хөрөнгө оруулалтын балтуулын салбар ухаанууд эдийн засгийн бас голлох салбар байх үүднээс нь тийм одоо зөв үйлдвэрлэлд оруулах талаас нь яриул яасан бэ гэсэн санал бас тавьсан тийм ээ. Тэгээ ер нь бол юу юм штэ. Би бол тэгж ойлгодог. Хамгийн сайн дэмжлэг бол ер нь хамгийн сайн шүүмжлэл. Тийм. Тэгэхээр бид нар бол юм гэдэг нурай бүснүүлээ гэдэг талаас нь юм тандад өгшин. Ерөөсөө зөв юм зөв үйлдвэрлэлд оруулчих. Боо юм байна гэдгийг л бид нар хэлдэг л болохоос сая манай лавгаалыг тодорхойллоо шүү тийм ээ. Юм зөв үйлдвэрлэлд оруулахын үүднээс л бид нар улаан цамаар сараад хар юмыг цагаан гэхээр л бид нар биш ээ наадах чинь хар юм байгаамаа л гэл ингээл хэлээд байгаа байхгүй. Тийм учраас ерөөсөө үнэхээр Монгол улсын эдийн засгийн хөгжүүлэн сайхан өвдөцөөс бид нарт хүчирсэн энэ сайхан байдлыг ашиглах гэх юм бол бид нар хамгийн нэгдүгээр одоо сая таны хэлдгээр дээр хэцүү орчныг нь болгох хэрэгтэй. Монголын талд ашигтай болох хэрэгтэй. Тийм ээ. Гэтэ заавал Монголын талд ашигтай болгож байгаа нэгэд айлыг хохироо гэж байгаа юм шиг. Харилцан ашигтай болгоё. Тэгвэл өнөөдөр болохоор яа гэхээр өнөөдөр манайд үйлчилж байгаа хэцүү орчин маань цэвэр дандаа гадна талд ашигтай. Тийм л үгүй. Ерөөсөө тийм учраас өнөөдөр хамгийн нэгдүгээр ашигт малтмалынхаа хуулийг хэн хэндээ ашигтай юм ойлголт оруулаа. Тэгэх юм бол
ерөөсөө хүссэн ч эсвэл ч ашигтай явах. Ийм л хууль руу гадаг. Манай сая тайлбарлаж хаврын жуулган дээр болтолын хууль өөрчлөлт нээж байгаа. Тэгээд энийг бас дэлгэрүүлээд их юм бий олон удаа өөрчлөгдсөн тийм ээ. Олон удаа тий. Чуулган болгон дээр өөрчлөлттэй яваа. Тэгээд олон удаа хууль хэдэж байгаа. Тэгээд сайжраа сайл гэж бодож байна. Тэгээд зүгээр бодоод бас зогсохгүй бид нар бол бас чадах хэмжээгээр зөндөөлөл ажиллаа. Тэгэхээр бас бидний өнөөдрийн энэ ярьж байгаа бас энэ хэлцүүлэг өчгсөн бас энэ чуулган уулзалтанд бас тусгагдаад зарим нэг санаанд тусгагдаад тийм ээ. Энээсээ үүдээд бас энэ хууль дээр тусгагдах болоо гэсэн үднээс л би энэ асуултыг тавиад байна л та тийм. Тэгэхээр бол энэний өмнө бас жилийн өмнө нэг юм чуулган хийсэн шүү дээ. Тэрэн дээр бол ялангуяа Монгол улсын ерөнхийлөгчийн оролцоогоор Перугийн Нобелийн шалгалт эдийн засгч бол ирж өөрийнхөө санал бодлоо хэлсэн. Тэгээд тэр хүн бол хилээд явахдаа бол их тодорхой хэлсэн. Ямар асуудал хэлсэн бэ гэвэл монголчууд та хэд нэг хөрөнгөө бүртгэж хөрөнгөө бүртгээд үнэлээч. Ингэж үнэлээ бүртгэх юм бол энэ капиталист нийгэмд ашиглагддаг маш их болцсон байдаг. Энэ юм гарч ирнэ гэдэг. Гэхдээ тэр хүн бол өөрөө бол мэдээж ухаантай шууд одоо бас ингэж улс дотор болж байгаа хурц асуудлаар хэлэхгүй л дээ. Их энгийн байдлаар хэлсэн. Жишээ нь Улаанбаатарыг тойроод энэ гэр хороол байна. Танаас энэ газар нутаг энэ хашаан дотор өмч бүртгэж авч үнэлэхгүй байна. Зөвхөн энийг үнэлэхэд 7 тэрбум Америк долларын тийм хөрөнгийн их сурвалж байна гэд бүр 2 сарын өмнө манайх руу тусгай өөрийнхөө багийг явуулж ажиллуулах судалгаанд байна гэж гарсан байна. Тэгээ манай хүн бол яг цаагуур бол би бол тэр хүн юу хэлсэн бэ гэвэл энэ гэр хорооллоор дамжуулаад Монгол улсын энэ газар нутгийн маш том газар нутгаа та ерөөсө бүртгэхгүй байна. Газрын хөвлий дээрх доорх дундахтай. Хоёрдугаарт нь наад юм бүртгэхгүй үнэлэхгүй байгаа учраас наа чи үн цэнэг байна л гэж явуулсан. Үнэхийн тулд бол одоо яг бас юу хийх ёстой юм бэ тийм үү? Үнэлгийн тулд бол энэ асуудыг бол өнгөрсөн 5 сараас хойш байнга тавиад байгаа. Нэгдүгээрт нийтийн өмчийн хороо байгуулах ёстой. Энэ бол гаргалгаатай. Яг тэгвэл манайч нөө газрын эвлийн баялагч нь төрийн өмчөөр заасан шүү дээ. Тэгэхдээ төрийн орнуудын өмчийн тухай 1996 оны хууль гэдэг. Энэ хуулийн дотор бол төрийн өмчийг бол 2 салгаж нийтийн өмчийг төрийн нийтийн өөрийн өмч, төрийн нийтийн хамааралтай гэж 2 салгаад төрийн нийтийн хамааралтай өмчд энэ газрын эвлийн баялаг, ой, мод, ус, одоо энэ археологийн зүйлс, үнэт зүйлс гэдээ ордог. Тэгээд төрийн нийтийн хамааралтай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэрэг нь улсын их хурлд хадгалагдана гэж тэр хуулийн дээр хийгдсэн байна. Бас л тавиад үүнтэй холбоотой харилцааг энэ хууль зохицуулахгүй гэдэг. Гэтэл манай төр орон нутгийн өмчийн тухай юу зохицуулдаг вэ? Төрийн өөрийн өмч гэж байгаа. Хоёр дахь төрөл нь. Төрийн өөрийн өмчийг зохицуулдаг юм тэр төр орон нутгийн өмчийн хууль байгаа байхгүй. За тэгвэл манайх чи өмчийг одоо тэгвэл өөр хаан зохицуулах уу гэж асуудал гарч ирнэ хуулиараа. Тэгвэл иргэний хуулийн дээр ч иргэний хууль бол өмчийн харилцааг зохицуулж байгаа. Тэндээ 99 зүйл тодорхой байгаа. Өмчийг бол нийтийн ба хувийн гэж хоёр ангилна. Нийтийн өмчийн төрөлд бол энэ төрийн өмч, шашны өмч, олон нийтийн байгууллагын өмч орж байгаа. Төрөл ч. Тэгээ энэ бас жоохон эргэцээ үед бол эргэлзээтэй асуудал болж байгаа ч. Тэгээд цаашаа бол манайх иргэний хуулиараа дандаа хувийн өмч зохицуул явчихдаг байхгүй. Тэгэд нөгөө нийтийн өмчийн зохицуулалт байхгүй бол эндээс асуудал. Одоо би учраас гаргалгаа нь бол юм. Манай улсын их хурлын ажид нийтийн өмчийн хороо байгуулагдах хэрэгтэй. Яг л улсын их хурл нийтийн өмчийг эзэмших захиран зарцуулдаг учраас. Тэгээ нийтийн өмчийн хороо бол Монгол улсын газрын хөвлий дээр доороо бүх өмчийг бүртгэж явах хэрэгтэй. Тэгээ үнэлнэ. Энэ ажлыг ер нь зүгээр хийхэд бас хэдийн хэмжээний хугацаа зарцуулах бас. Одоо зүгээр бид нар өөрсдөө энэ ажил руу ордоггүй боловч гадны компаниуд яг энэ бидний өөрийнхөө өмчийг эзэмших үнэлээгүйг ашиглаад одоо жишээ нь одоо 20-од компани хэд Монгол улсын газрын хэвлэлийн баялагаар гадаадын хөрөнгийн биржүүд мөнгө босцсон байгаа шүү дээ. Тэр хөрөнгийн биржтэй тэр хүний нэг ухаантай төслийг шалгаруулсан дээр биш. Тэр лицензээр дамжуулаад тэр Монгол улсын баялагийг актив хөрөнгөнд аваад тэр одоо үнэлээ явчихж байгаа байхгүй. Тэгээд тэр улсуудад тодорхой хэмжээний хөрөнгөөс мөнгө босгоод тэндээсээ манайд ажил хийгээд байгаа. Энэ ажлаа бид нэр өөрсдөө хийлгэж энэ чинь бол монголчууд тавиад бас хамгийн наадсах нь 900 гэл компани байгуулалтад явж энэ процесс явагдсан шүү дээ. Гэхдээ энийг бол хамгийн наад Монгол улсын ерөнхийлөгч хүртэл аягүй сайн ажиглагдсан байгаа. Ерөнхийлөгч намын чуулганы нээлтээр маш тодорхой байсан. Монгол улс энэ бутаа хүртэл бут цөөгөө хүртэл үнэлье. Тэгээ бүтгэлтэй болгоо, эзэнтэй болгоо гэдэг. Бид нэр капиталист нийгэмд нэгэнтэй л орсон бол капиталист нийгэмд альва өмч бол эзэнтэй л байх хэвээр. Хэрвээ эзэнгүй өмч байх юм бол тэр эрх мэдэлтэнгүүдийн өмч үе тэр буруу гараар ордон бид нэр сая 20 жилийн амьдралд харагдсан байгаа байхгүй. Тэгэхээр гих мэтлэн өнгөрсөн жилийн эдийн засгийн форумоос тэр Перугийн
Нобелийн шагналтны тэр зөвлөгөөг бид нар авч хэрэгжүүлэх нь гол юм байгаамаа. Хэрвээ уртлын аливааны гаргасан зөвлөгөө хурал форумын юмаа бид нар хэрэгжүүлэхгүй бол жил болгон тэрийг хийж зүгээр тийм бэлэг тэмдэг юм байж болохгүй. Хэрэгжүүлж чадаагүй гэж та дүгнэж байна тийм ээ. Хэрэгжүүлэх алхмаа бол жишээ нь ерөнхийлөгч өөрөө өөрсдийн хувьд бол манай алхмаа хийсэн байгаа. Бүртгэлээ. Гол нь энийг улсын их хурал маань яг саяын тэр эргэцсэн хувьд бол тэр өмчийн харилцааны ноогоо тэр алдаатай бодлого одоо л олж харж чадаагүй байхгүй. Тэгээ одоо чинь төрийн өмчийн хороо гэхдээ чи их сонир асуудал гарч ирдэг шүү дээ. Өмчийн хороо бол татвараа бий бас өөрийн өмчийг зохицуулах чинь төрийн өмчийн хорооны байвал. Гэтэл тэр хороо бол нийтийн өмчийг зохицуулахгүй. Гэтэл одоо 5-7 асуудал гарч ирж байна. Тэр нь буцаагаад одоо нийтийн өмч дээр нийтийн өмчтэй суурилсан 2.7 сая иргэн болгон маань оролцсон хувьцаат компани байгуулах хэлбэрийг өнөөдөр хүртэл бидний хууль эрх зүйн орчинг болчиход буцаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар иймэрхүү гацаануудаа хурдан гаргая. Ил тодор ярилцсан энэ мэрэгжлийн улсуудаа оруулъя. Бүх талаас нь маш хурдан ярилцаад энэ дугуй ширээний ярилцлагуудыг идэвхтэй хийгээд гол нь гарцаа олоод явах нь чухал байгаа байхгүй. Түүнээс биш мэдээж энэ гадны хөрөнгө уул уурхай гэдэг бол бид нэр их энгийнээс сэтгэхэд байгаа болохоос чинь оюутлогоо гэдэг чинь бол газрын дор 2 км-ийн доороос 1 тонн чулуу гаргаж ирээд түүнээс 3 грамм зис авч байгаа шүү дээ. 1 грамм малт авч байгаа. Боддоо хүн өөрөө төсөөлөд үз. Энэ бол асар их хөрөнгөөр бий болж бүтдэг том үйлдвэрлэл. Энд бол мөнгө хэрэгтэй. Гэхдээ бол энийг болгох чинь гэдэг өөрийнх нь үнэгүй өгөх нь гол нь тоглоомын нөгөөтөл болох гэж байгаа юм. Тэгэхээр таны хувьд бас яг энэ санал дээр юу ямар гарц байна вэ? Таны хувьд бас энэ гарцыг яаж олж харж байна вэ? Ерөөсөө л та хөгжил дэвшлийн тухай бид нар ярих гэж байгаа тохиолдолд өнгөрсөн түүхээ харах хэрэгтэй байна. Тийм ээ. Тэгэхээр манай дээр өнөөдөр ашиглаад өнгөрсөн тийм ээ одоо байгуулсан зөндөө зам тогтвортой байдлын гэрээнүүд байгаа шин. Бороо тэр нэрийн сухад одоо тэр зайрт минералын тэр гэрээнүүдэд бид нар хамгийн түрүүнд өгөх хэрэгтэй. Юу бид нар энийг байгуулснаар Монгол улс юу хожсон бэ? Энийг бид нар байгуулсаар энэ их баялагийг ашигласнаар бид нар яаж хөгжсөн бэ? Хичнээн их бүтээн байгуулалт Монголд бий болсон бэ гэдэг бид нар ихтэй л харах хэрэгтэй юу яах дүгнэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ерөөс хамгийн ихний ээлж нь бол энэ одоо бороогийн 50 тонн алтыг бид нар тавиад дуудсан тийм ээ. Одоо энэ Монголд юу үлдээсэн бэ гэдгийг тооцох хэрэгтэй. Тэгээд дараа нь бид нар ярих хэрэгтэй байна. Түүнээс биш одоо дахиад одоо 5-7 яриад байна тийм ээ. Сая хөдөлгөөгөө дахиад ингээд өгчөж байгаа. Тэгэхээр ийм байж ерөөс огтосооч болохгүй. Ерөөсөө энэ бол одоо манай хоёр төрлийн ус байгууллага оюулангийнхан тийм миний Монголын газар шуурга хөдөлгөөн аюулгүй байдлын төлөөлөлт хоёр хөдөлгөөнөөр хоёулаа ийм байр суурийг барь. Ерөөсөө ихний ээлжинд тэр байгуулсан гэрээнүүд ирээд өгнө. Нэг. Хоёрдугаар хөгжил ярихаасаа өмнө эхлээд Монгол улс өөрөө оршин тогтнож байж ах хэвээр. Улс улсаараа байж ах хэвээр шүү тийм ээ. Тэгэхээр өнөөдөр яг манайх энэ уул уурхаагаараа дамжуулаад Монгол улсын аюулгүй байдал манай утганы ирмэг дээр очсон. Одоо манайхан бол ерөөсөө хөгжлийн ирмэг дээр гараад ирлээ гэж юм яриад байгаа. Бид нар бол тэгж үздэг. Яг үнэхээр суурилын ирмэг дээр гараад ирсэн байна. Хэрвээ энэ хууль цаашдаа үргэлжлэх юм бол өнөөдөр манай Монгол улс газрын хэвлэгээс манай геологчдын хөл сөжлөн хөдөлмөрийн үр дүнд нэг тэрлион орчим долларын баялагийг нээж илрүүлсэн гэдэг юм байлээ. Тэгэхээр тэр тэрлион долларын баялаг маань өнөөдөр Монгол улсыг хөгжлийг тодорхойлох гол хөшүүрэг болох байтал Монгол улсны одоо Монгол орны аюулгүй байдал тусаар тогтнолыг алдах ийм одоо юу гэдэг вэ? Одоо тэр чоны ахын зүс махалчаад байгаа байхгүй юу? Өгөөж. Тэг өгөөшөлж байгаа байхгүй юу? Нэг юм өгөөд нөгөө түүгээр явсан гэх үгээр дуудаг гэж үгээд. Эзэн муутай дайсны дадлаг гэж үгээд тийм ээ. Тэгэхээр өнөөдөр манайх энэ хэрэгцэн орчноо боловсон болгож өөрчлөлтгүй юм бол өнөөдөр бид нар хөгжлийн тухай ярих ямар ч тийм шаардлага